За одоо 1 2 3 ия. надад Сайн байцгаана уу? Butter Podcasters-ийн 10 дугаар дугаар хэлж байна. Тэгээд Peanut butter. Анжели байна. Тэгээд өнөөдөр бас манай нэг найз зочноор орж ирсэн байгаа. Тэгээд өөрийгөө танилцуулаач. сайн байна уу, намайг анх тур гэдэг байгаа. Тий, намайг анх тур гэдэг байгаа. Тэгээд коронавирусыг баг жилийн өмнө төгссөн. Тэгээ одоо ажиллаж байгаа. Ажил хийж байгаа. Тий. Тэгээд одоо бид эдийн ярих гэж байгаа номын талаарх болохоор The Defining Decade. Буюу амьдралыг чинь тодорхойлох тэр 10 жил гэсэн тийм нэртэй ном байгаа. Тэгээ энэ нь өөрөө Meg J гэсэн тийм PhD-гийн сэтгэл зүйчийн бичсэн тийм ном байгаа. Тэгээд өнөөдөр манай анх тур энэ номыг сонсоод, энэ номыг сонгоод тэгээ бид гурав энийг уншаад тэгээ өнөөдөр ярилцахаар ирсэн байна. Тэгээд нөгөө нэг ингээд хэлсэн өгүүлбэр надад ингээд амар гэж амар бодогцсон байхгүй. Тэр нь ямар өгүүлбэр байсан бэ гэхлээр ингээд амар олон 20 наснууд ингээд ингэж яваад байдаг шүү дээ. Нөгөө нэг 30 нас бол шинэ 20 нас. Тэгэхээр 30 наснаас амьдралаа тодорхойлж эхэлцгээе. 20 наснаа ингээд зугааццгаая гэсэн нэг тиймэрхүү хүмүүс өндөө байгаад байдаг шүү дээ. 20 нас бол ингээд аялж идэг, өөрийгөө олж идэг нас гэд амар олон хүмүүс бодоод байдаг. Би ч гэсэн өөрөө хувьдаа яг ер нь бол тэгэж бодож байсан хүмүүсийн нэг нь байхгүй юу? Тийм яг хөө стил ингээд баг зэрэг чсэн ингээд тэгэж бодсоор хിവэр байгаа л та. Гэхдээ ингээд энэ хүн ингээд 20 насныг одоо ингээд хүнд ингээд нэг хоёр том ингээд хөгжлийн цэг байдаг гинэ. Нэг нь болохоор амьдралынх нь эхний 18 сар гэж хэлсэн шүү дээ. Тэнгүүд нь дараачих нь болохоор 20 хэд наснуудад нь. Яагаад гэвэл одоо жишээ нь тэр жоохон насандаа хүн ингээд амьдралын одоо ингээд энгийн ойлголтууд буюу алхах, хөдлөх, тэг хэл сурах гэсэн юмнуудыг сурдаг бол 20 настанд одоо үлдсэн амьдралаа яаж ингээд төлөвлөх, яаж тодорхойлох, ирээдүйд ямар хүн болохыг чинь хамгийн шийдвэрлэх тэр мөч нь ингээд 20 насны үе байдаг гэд. Тэгээ энэ үед ингээд капитал буюу монгол хэлээр за ямар ч гэсэн ингээд нөгөө нэг хүмүүс ингээд өөрсдөө олно одоо өөрийнхөө яг ингээд тэр одоо хүмүүс ямар хүн гэдгээ олох тодорхойлох тэр зүйл нь яг 20 насны үед нь хамгийн их тодорхойлогддог байдаг гэд. Тэгээ одоо жишээ нөгөө нэг нөгөө асрагчийн нэг жишээсэн шүү дээ. Нөгөө номных нь эхний үед ингээд нэг охин ингээд ангийн хүүхдүүд нь ингээд зүгээр амар ингээд ажил хийгээ явж мовж хахад манай өөрийгөө олно гэд тэгээ асрагчийн ажил хийгээ тэгээ тэрнийхээ ингээд цалин малин гараа зүгээр ингээд хүсэн юм хийгээ яваад байсан. Тэгээ тэгсэн чинь яг ингээд бүх юм зүгээр явж байгаа л нэг мэдсэн чинь ингээ 30 руу амир төхөөд ирсэн чинь би ингээд 20 насны ингээ үе бүхлээр нь үрчлээ. Тэгээ яг гоё байсан, хөвгөлтэй байсан, олон ингээд 6 цэнгэлтэй цаг хугацаа байсан ч гэсэн энэ цагтаагийн юм сонсогдоод байна уу? За. Тэгээд тэрнээсээ хойш ингээд за би ингээд 20 насны үе өнгөрөөчжээ гэд. Тэгээд ер нь бол ингээд анх турын энэ сонгосон ном угаасаа амар 20 гарч байгаа хүн болгоны унших хэвээр ном юм шиг санагдсан байхгүй юу? Ягаад гэвэл ингээд амьдралыг чинь хамгийн тодорхойлох мөчөд хідүүлээ ингээд явж байгаа юм байна. Тэгэхээр энэ үед ингээд чиний хийх сонголтууд чинь ингээд ирээдүйд хийх сонголтуудад чинь хамаагүй илүү ингээд үн цэнтэй, хамаагүй илүү их ингээд жин барьж ингээд амьдрал чинь орж идэгаа гэсэн тэр ингээд мессеж санааг ингээд хайр, тэгээд ажил, тэгээд тарих гэсэн юм 3 том бүлэмээр илэрхийлсэн тиймэрхүү ном байсан. За тэгээд гигнээ бас юу гэж утсан бэ нүуний талаар? Тий. Яг уншаад эхэлж яхад яг ингээд энэ 20 нас чинь яг нөгөө зугаацдаг нас, өөрийгөө олдог нас зөндөө амар олон боломжуудтай. Өстой юу л хийн гэд тэгээ бодоод уншиж исэн чинь нэрээ яг ингээд зохиолчтой амар санал нийсэн нэр энэ чинь яг ингээд амьдралыг тодорхойлдог. Яг ямар ажилтаа болох нь тэд бүгдээрээ тодорхойлогддог. Тийм учраас яг ингээд хурдан яг ингээд яг зөв юм олоо тэрэндээ ингээд тэрнийхээ дагуу ингээд хөдөлмөрлөх хэрэгтэй юм байна. Тэгжээж 30-аад 40-од наснда тэрнийхээ үр шимийг хүртээд тэг өндөр цалинтай ажилтай тийм тогтмол юм ажилтай төрөлтэй гэр бүлтэй байх юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхгүй бол нөө 20-од наснаа ингээд өрн таран хийчихээр 30-40-дод ингээд нөгөө яг зүгээр ингийн ажил нөгөө нэг үзэн яддаг ажил дээрээ үлдээл тэгэл өдөр хоногийг ингээд өнгөрөөгөл хагас үс саныг хүлээгээл тгийж амьдрах юм байна. Тэгээд ингээл бусад ингээд бүх төлбөрөө төлөөл ингээл байрныхаа түрээсийн оронд ингээд цалингаас цалигийн оронд яваал тэгээд 30 нас 40 нас яг дургу ажил хийсэн тийм байх юм байна. 20-од наснда харин зөв ажиллаа олоод яг өөрийнхөө дуртай юмыг ингээ хийгээд дагнаад тэрэндээ ингээд хамаг цагаа зарцуулаад явах юм бол тэрэндээ сайжраад тэгээд тушаал твшээд тэгээд өөрийнхөө яг дуртай альбом тушаалтаа тэгээд очиж чадах юм байна гэж тэгж ойлгож авсан.
Тийм. 20 наснаа юу гэж боддог вэ гэхээр ер нь 6 зингэлж явах хэрэгтэй. Ер нь 30 40 тийм карьер хөөх, тийм ажил, офисын ажил хийх, тийм ямар нэгэн хүссэн зорилготой олох молох нь бол тийм дараачийн 30 жилийн 10 жилийн дараачийн асуудал. Тийм. Тэгтэл ингээд явсаар байтал дараачийнхан биш хаалан дээр нь тулаад ирсэн байхад Нэг мэдсэн чинь л 30 хүрсэн. тийм. Тэгээд бас нөгөө 20 наснууд соёлын хувьд 20 наснуудад ер нь кино мөнөний хувьд ч гэсэн ингээд ном зохиолын хувьд ч гэсэн сонин сэтгүүлийн хувьд ч гэсэн ер нь 20 наснуудыг юу гэж ярьдаг вэ гэхээр ер нь 6 дахь цаг ер нь нөгөө нэг газараа ингээд нэг тийм тогтчих цаг биш. Олон тийшээ явж ингээд зугаалж үзэх хэрэгтэй өөрийгөө олох. Тийм янз янзын ер нь кинонуудыг ер нь хөдөлгөөр мэдэн штэ те ингээд янз янзын газар аялал. Тийм амар тийм романтик ингээд аялж таашаа аялж ажилтаа ажилтаа байчаал тэгээл ер нь ингээд гоё өөр газар очиод тийм өөр газар очиод ингээд аялаад байж байдаг. Харин тэр үед бас одоо харин монголчууд 20 насныг ер нь юу гэж боддог болоо гэсэн би бас бодсон. Тийм манайд ер нь бидний хувьд ер нь 20 насны хувьд ер нь юу гэж ярьдаг юм бол гэсэн надад тийм бол надад би тэр талаар ярилцчихсан хин нэгэнтэй ярилцчихсан би ерөөсөө сандгүй байхгүй юу. Эсвэл надад хин нэгэн тэр талаар 20 наснд ингэх хэвээр 20 нас чинь ингэх хэвээр гэсэн юм байсан. Тэгээд ахмад насны ментор ахгүй. Тийм ер нь тиймэрхүү ном сэтгүүл ч юм уу тийм байгаагүй. Одоо миний хувьд бас санахгүй байгаа. Тийм. Би ч санахгүй нөө. Яг энэ нам ер нь бол амар 20 настуудад ер нь яг ингээд юу болж өгч чинь те. Одоо гарын авлага. Тийм, ер нь бол тийм юм шиг санагцсан. Тэгээд анхдуур чамд ер нь ингээд энэ номны хамгийн чамд тийм туссан хамгийн амьдралдаа ер нь хэрэгжүүлэхээр тийм хэрэгтэй зүйл одоо бүлгэмүүд нь ямар бүлгэмүүд байсан ямар санаа чамд тийг. Надад туссан хамгийн гоё бүлэг нь энэ номны эхний бүлэг нь байсан юм байна. Тийм тэр нь болохоор хүний үзэж туулсан юм болгон ингээд хүнд хэрэг болж идэг гэдэг. Тийм би энийг нөгөө өмнө нэг Стив Джобсын нэг ярьслага сонсч ярьслага уушаа нэг Стив Джобс нэг илтгэл тавьж исэн. Тийм илтгэл тавьж исэн. Тэр нь юу гэсэн бэлээ цаа чин Rice гэдэг их сургуулийг төгсөж чадаагүй. Гэхдээ нөгөө каллиграф гэдэг нөгөө бичдэг гой бичлэг уран бичлэгийн анги авч исэн. Тэгээд дараа нь тэр нь хичнээн хэрэггүй юм шиг ингээ коллеж их сургуульд ингээ мөнгө зураад хэрэггүйсэн юм шиг басмарчлаа. Гэхдээ юм шиг боловч дараа нь ингээд компьютерийн програм ингээд үйлдлийн систем бий болгоход хамгийн анхны үйлдлийн системүүдийг бий болгоход нөгөө бичлэлтийн компьютерийн ингээд хэв фонтууд үүдэн шүү дээ. Фонтуудыг хийхэд тэр нь хамгийн их айгуу болж хамгийн гоё фонттой Apple-ийн байсан ингээд тэгээ тэрийг дараа Microsoft тулгаалж ирсэн гэж ярьжсэн бохгүй. Тэгээ дараа нь чи хичнээн амьдралын хичнээн олон цэгт очисон ч гэсэн чи одоо яг тэр цэгтээ очиж байхдаа энэ очиж цэгт нь ямар учиртай миний амьдрал дээр ямар учиртай юм бэ гэдгийг ингээд ирээдүйд очиж байхад яг цэг дээр байхдаа ч юм зэрэг нэг цэгээс нэг зүг рүү очиж байхдаа холбох боломжгүй чи ингээд олон цэг дээр очиод дараа нь ингээд арагшаа харсны дараа л эн чин надад энэ цэгүүдэд холбох боломжтой болдог. Энэ ингээд ийм учиртай байсан юм биш үү? Ийм байсан юм биш үү гэдэг. Амьдралын юм болгоо яг нэг юм өөр ингэсэн үүрэгтэй идэг гэдэг шүү дээ. Тийм хичнээн хэцүү зовлонтой байсан ч гэсэн тэр нь тийм ирээдүйд тийм давамжлагдсан тийм чамайг хувийн туршлагаа чи өөрөө хуримтлуулаад тэгээ ирээдүйд тэр чинь чиний хөрөнгө болоод тэгээ тэрийгэ цаашгилж байгаа гэсэн санаа нь чамд хамгийн таалагдсан юм шүү дээ. Тийм тэр нь надад таалагдчихсан. Хоёрын үед юу бодож байна? Надад ингээ хоёр дахь бүлгэн буюу ингээ weak ties буюу ингээ сул холбоо гэсэн бүлгэн амар тийм үнэн санагдсан заяа. Энэ нь ямар утга учиртай байдаг вэ гэхээр чиний ингээ амьдралд чамаа ингээ хүрээлүүлж байгаа ихэнх хүмүүсэнтэйгээ чи амар чанга холбоотой байдаг. Тэгээд тэр нь ямар хүмүүс байдаг вэ гэхээр чиний ажлын хүмүүс ч юм уу, чиний найзууд, чиний гэр бүл ингээд чиний хамаатнууд ч юм уу тиймэрхүү хүмүүс байдаг. Тэгээд яг 20 гарсан хүмүүсийн ер нь хамгийн ойр дотны ер нь харьцаж байгаа хүмүүсний хинхтэй ингээд найз нөхөд буюу ингээд urban tribe гэж нэрлэсэн байсан шүү дээ. Тэгээд ер нь бол хүрээлэл бүх хүмүүс. Тэгээд ихэнхдээ тэр хүрээлэл бүх хүмүүс нь өөртөө ингээд чацуу ингээд өөрийнх нь үеийн хүмүүс байдаг гинэ. Тэгээд өөрийнх нь үеийн хүмүүс нь болохоор өөртөө нь ер нь бол төстэй амьдралаар амьдарсан. Өөртөө нь ижилхэн тийм одоо карьертэй мэрэгжилтэй, ижилхэн туршлагатай тиймэрхүү хүмүүс байдаг гинэ. Тэгээд иймэрхүү хүмүүсийн дунд байхаар хүн өөрийгөө ингээд
ингээд дээшээ гарах хөгжлийн тийм цэгийг олоход хэцүү ч юм уу эсвэл тийм боломжууд ингээд хамаагүй бага байдаг гэд яадгүй чи яг л ижилхэн өөртөө ижилхэн сэтгэдэг хэдэн хүмүүсээр тухтай ч гэсэн тэр хүмүүсийнхаа ингээд хүрээлт ингээд орцсон. Тэгээд энэ хүн нөө юу гэж хэлжсэн бэ гэхээр наад ингээд хүмүүс чинь чамааг ингээд онгоцны бодлороо гаргаж өгнө, чамааг уйлж хахад тайтгаруулна. Гэхдээ чиний амьдралын эргэлтийн цэгийг чи аваач хүмүүс биш ээ. Амьдралын эргэлтийн цэг чинь ямар хүмүүсээс гардаг вэ гэхээр чамтай сул холбоотой хүмүүс буюу чиний санамсаргүйгээр кофе шоп танилцсан хүн ч юм уу эсвэл чиний ингээд networking хийж байгаад буюу ингээд одоо олон нийтийн нэг тийм одоо ивентээр явж байгаа танилцсан тиймэрхүү хүмүүс байдаг. Тэгэнгүүт нь одоо нэг хүн ингээд энэ хүн нэг жишээ мишээ тавьсан байсан шүү дээ. Санамсаргүй ингээд нэг танилцсан. Одоо ингээд ажилд ихэнхдээ одоо ороход ингээд тал ажил нь ч юм уу Монгол баг талаас ихэнхдээ нөгөө нэг танил талаар олдог гэдэг дээ шүү дээ. Тэгээд жоохон бахад надад ингээд ямар мохоо шудраг бус юм бэ? Ингээд танил талаар ингээд тий танил талаар ингээд шийдэгдэн гэж юу ийсэн ингээд би амар тэгэж боддог байсан хгүй. Гэтэ ингээд энэ хүний хэлснээр энэ бол шудраг бус явдал биш ээ. Энэ бол ингээд угаасаа байдаг юм. Тэгээд эн чинь болохоор өөрийнхөө сул холбоогоо ашиглаж байна. Тэгэнгүүтээ хүмүүс өвдөж мөвдөхөрөө ч гэсэн ингээд өөрийнхөө ингээд хамгийн дотны найз биш. Надад нэг таньдаг эмч байгаа гэх тэр хүн рүү холбогддог. Тэнгүүд нь ажил хэрэгтэй одоо хүүхэд нь ажил хэрэгтэй байх юм бол одоо эцэг их нь би нэг таньдаг хүн одоо мэднэ тийшээ оруулъя гэд. Тэр таньдаг хүмүүс буюу тэр ингээд нэг сайн холбоотой биш. Гэхдээ амьдрал чинь байдаг хүмүүс чиний амьдралын эргэлтийн цэгийг аваачиж болохоор 20 наснууд одоо хамгийн одоо чухал анхаарах ёстой зүйл нь болохоор networking буюу шинэ хүмүүстэй танилцаад хүрээлэлээ том болгоод тэгээд эн чинь болохоор ирээдүйд чамд боломж үүсгэж идэг гэдэг тэр санаанаас надад бол амар таалагдсан. За миний хувьдаас нөгөө нэг бариантай таалагдсан. Одоо 26 барианг гарсан уу? 24 6. Нөгөө нэг талд нь 24 бариантай, нөгөө талд нь 6 өөр төрлийн ингээд амттай бариантай. Тэгээд ингээд хүмүүс ороод нэг юм судалгаасан. Тэгээд хүмүүс яг ороод аль барианы сонгохоор байна гэдэг ингээд. Тэгээ 24 ингээд өөр төрлийн амттай барианыг ингээд амссан хүмүүс нэг ч бариан авалгүй гэдэг дэлгүүрээс гарсан. Харин 6 барианы сонголттой байсан хүмүүс ингээд 30% нь ингээд дэлгүүрээс бариантай гарсан. Тэгэхээр энэс юуг харж болох вэ гэхээр одоо бид нар 20 наснууд аюу олон боломж зах хязгааргүй ингээд далаа шиг их ингээд боломжууд байгаа гэж бодож байгаа авч энэ яг үндэ чи төөрсөн байна. Харин ингээд юм 24 бариантай байна гэж бод. Тэгээ тийм болохоор ерөөсөө чи сонголт хийж чадахгүй тийм том юм дотроос тэгээд яг өөртөө 6 сонголт байгаа. Тэр 6 сонголтоос яг нэгийг л хийгээд яг ингээд өөртөө тулгараад яг нэгийг сонгоод тэрүүгээрээ явбал чи ингээд яг зөв замналаараа яг өөрийнхөө хүссэн юм хийгээ явна. Тийм болохоор олон сонголт байгаа гэж бодлого 6 сонголтын дээр төвлөрөөд за энэгээр явах юм байна гэж бодох хэрэгтэй юм билээ гэдгийг ойлгосон. Гэхдээ миний бодлоор 6 ч гэсэн ихтнэ. Хүн надад бол 6 ихтэн. Би одоо жишээ нь ингээд 6 гэхэр чинь бүр надад тийм манай зохиолч гэсэн айлт нөгөө 6 сонголт бол ихтэн гэж хэлчихсэн шүү дээ. Би бол тэрнтэй санал нийлсэн. Юу залуу байсан шүү дээ. Тийм. Надад бол яг амьдралд 2 сонголт ер нь бол ингээд хүн өөрөө ингээд нэг сонголтоо ингээд шийдчихлээ. Би ийм замаар явчлаа гэд тэгээд аргашаагаа харахгүй байх юм бол тэр замаараа итгэлтэй харамсахгүй явж чадна. Гэхдээ ингээд байнгын ингээд тэнэгэлсэн би 20-д настай байна. Би хүссэн юмаа хийж болно гэд яваад ах юм бол эцээ эцэд ямар ч замыг сонгохгүй. Тэгээ ямар ч замыг сонгоогүй тэнэгэлзэж явж идэг хүмүүс л эцээ эцэд хойно хоцорж үлддэг юм а гэсэн санаа нь бол би ямар санал нийлсэн. Яг бол би нөгөө сүүлийн жил мэлд ч гэсэн одоо ингээд үргэлжлүүлж ажиллах уу, скул ингээд мастраараа явах уу? Мастраараа явах юм бол хаашаа явах уу гэд ингээд амар олон бодох юмнууд байсан. Гэхдээ ингээд хаашаа явах уу, яах уу, аль нь ингээд шилдэг сонголт, ямар сонголт нь шилдэг сонголт юм бэ гэдэг дээр ингээд бодоод байсан чинь ингээд толгоо гашлахад эцээ эцэд ингээд ямар ч үр дүнд хүрэхгүй тэгээд өөрийгөө зур зовоос эрэг болоод байсан. Гэхдээ тэрний оронд зүгээр за би ер нь яг ийм замаар л явъя. Тэгээ энэ замаар яг явахын тулд би одоо юу хийх ёстой вэ гэсэн юм дээр хүн төлрөөд амьдрах юм бол ингээд болно гэж би бол тийм яг нэг сонголтыг барайл явах хэрэгтэй. Олон юмыг бодоод тах юм бол чи цорын ганц зүйлийг алдна. Тэр зүйл нь болохоор цаг хугацаа гэж би бол бодсон. Би яг наатах яг өөрийнхөө жишээн дээр бас бодлоо. Би бас ингээд 4 жил нөгөө гурлаа төгссөн шүү дээ. Тэгж хаад яг ингээд бодоод за алуугаар нь явах хэрэгтэй юм бол гээд за одоо энэ үлдгийг гэж шийдлээ. За энийг шийдсэн байна. Унгарт үлдээгээ шийдсэн байна. Тэгээд одоо цаашаа юу их вэ гэж за одоо үлдэх нөгөө нэг ажил скол нөө сурах байсан шүү дээ. Тэгэл за сурахаар нь юу яа гээл тэгэл ээж аав дэмжээл яг ирсэн чинь илүү өөртөө ихтэй болол тэгээ одоо ингээд нэг жил сурсан чинь ингээд улам өөртөө ихтэй за зөв юм сонгосон юм байна гэдэг. Угаасаа ер нь хүмүүс ингээд хийсэн сонголтондоо харамсах гэсэн юм угаасаа нэг амир болтгоо. Тэгэхээр зүгээр ингээд нэг сонголтоо бариад тэгээд тэрнгээрээ явчих хэвээр. Тэгэхгүй бол би яг сүүлийн жилд бас надад ингээд яг ингээд ажилд орсноос хойш би дараа нь одоо яг юу хийх юм. Би энэ ажиллаараа ласан турштай ажиллана гэж бодохгүй байна. Тэгтээ тэгээд юу хийх гэсэн юм амир гэж бодсон. Надад энэ сэдвээр айгүйх бас туссан юмуд л болохоор нэг надад туссан юмуд нь болохоор
тийм далайд байгаа юм шиг. Далайн голд гаццсан юм шиг. Тийм. Яг далайн гол гацчихад хаашаа бол зүгээр. Аль тал руу нисвэл, аль тал руу сэлвэл зүгээр юм. Хаашааш ниссэн гэсэн төгсгөлийн ингээд далайн ирэг дээр хүрэхгүй юм шиг санагдаж байгаа. Тийм 20 наснд байх нь тийм юм шиг санагддаг. Тэгээд дээрэс нь бусад хүмүүс бас хөвшин залуугүй ялангуяа хөвшин хүмүүсээс зөвлөгөө юу гэж ирдэг вэ гэхээр өө чи залуу юм чинь чам цаг хугацаа байгаа шүү дээ. Чамд хязгааргүй боломж байгаа дээ. Энэ болгоно нь тийм нэг тийм сонголтыг тийм нарийхсаж өгдөг, улам л тийм төөрөгдүүлэх тийм нэг тийм ямар нэгэн тийм доктортой суурин дээр байхгүй байгаа юм шиг тийм мэдрэмжийг төрүүлдэг гэдэгт нь би тэрийг жоохон мэдэрчээснэ тоочсон гэж мэдэрчээсэн л байсан баг тийм тэр би тэр мэдэрчээсэн надад яг намайг ингэж чихнээсээ харсан юм шиг санагдсан. Хин нэг намайг чихнээсээ ингэж ойлгож байгаа. Миний амьдралыг яг хараад нөө. Тийм яг чихнээсээ ингэж ойлгохдох ингэж амар гоё юмсэн. Тэр надад айгу таалагдчихсан. Тэгээд тэр ингэж далаагаас гарах яаж гарвал зүгээрээ гэж яаж бодвол зүгээрээ гэж бодсон нь нэг хэсэг нь байсан болохоор надад чи ингээд тийм далайнд голд чи өмнө нь ямар ч амьдрал туулаагүй юм шиг ямар ч сонирхолгүй юм шиг өөрийгөө бодоод байгаа байхгүй юу? Чамд өнгөрч туулсан ингээд нэг туршлагууд байгаа. Тийм чамд сонирхлууд байгаа. Чамд өмнө уулзжсэн найз нөхөд байгаа. Чи тэднийг ашиглаад ингээд ирээдүр рүү ингээд чиглүүлвэл яасан юм бэ? Чамд ингээд чи өнгөрснөө ингээд жоохон тунгааж бодоод өөртөө нь юу одоо болтол нь юу хэрэгтэй юу хийвэл зүгээр чамд ер нь юу сэтгэл хангалуун байсан юу сэтгэл хангалуун бус байсны талаар ярил зүгээр байсан бэ? Зүгээрээ тэр талаар бодоод тэгж тэрийгэ өөрийнхөө луужин мэт ашиглаад ирээдүгөө сонгол зүгээр юм биш үү гэсэн тэгж ер нь ирээдүйд ер нь одоо 20 наснда ер нь юмыг бодохдоо хаашаа явах вэ гэдгийг бодохдоо өөрийнхөө өмнөх болон одоогоо бодох хэрэгтэй санагдсан. Тэрийг сайн өөрийгөө ингээд мэдрэх тийм өмнө яг юу туулсан бэ? Тэдрийг ингээ холбоод за одоо ийм найзуудтай юм байна. Ийм одоо нөгөө нэг сул холбоонуудаас шимэр шилэх хэрэгтэй ойлгосон. Тийм надад бас нэг юм таалагдсан нөгөө энэ асуулт чинь нөгөө юу юм биш үү? Хэрвээ би сая доллар хоччихвол би юу хийх байсан бэ гэсэн асуулт байгаа юм биш үү гэж байсан л да. Нөгөө юу хийх байсан бэ? Тэр чинь нөгөө мөнгө хамаарахгүй бол бас цаг хугацаа хамаарахгүй бол тэгтээ бодит амьдрал дээр мөнгө болон цаг хугацаа хоёулаа хамаардаг шүү дээ, тийм. Энд чинь нөгөө яг ингээ хязгааргүй яг өмнөхөө бас одоо байгаагаа анхаарахаас гадна цаг хугацаа боломж мөнгө энэ төр гэсэн зүйлсээ хамаарч бас жоохон бодит байдлаар тэрийгээ бас бодиттойгоо сэтгэх хэрэгтэй шүү гэдэг тэр мессеж нь бас надад их таалагдсан гэх юм уу. Тийм. За. Надад бас нэг таалагдсан гоё нөгөө төгсөн сайнны дайсан гэдэг. Тийм. За тэгвэл хэдүүлээ хальт нэг юм хайр дурлалын бүлэм өмнөх манай бүхэл бүтэн дугаар хайр дурлалын талаар исэн чинь энэ дугаар дээр хальт хайр дурлалын талаар бүлгэмийн талаар яриа. За энийхэн талаар юу гэж утсан бэ? Хаанаас эхлүүл зүгээр юм бол тоо. За би юмрсан хальт нэг надад санагдсан тэр санаагаа яриа. Нөгөө нэг хамтран амьдрах гэсэн тэр бүлгэн надад ингээд амар сонирхолтой санагдсан байхгүй. Яа тэгвэл нөгөө нэг одоо энэ чинь нөгөө гадаадад ихэнхдээ нөгөө нэг хамт амьдрах гэдэг чинь амар нөгөө тухайн зүйл болсон байгаа даа штэ. Тэгэнгүүтээ ингээд мөнгө хуваачин. Тэгээд за үерхэж байгаа юм чинь за хоёул хамт амьдрчээ гэдэг. Юу н амар хурдан хамт амьдрах тиймэрхүү хэмнэл рүү орчдөг. Энэ бүр би болоод амар олон асуудыг мэдж байгаа байхгүй. Зүгээр ингээд хамт амьдрдаг. Тэгээ энэ болохоор яг ингээд би чамд хайртай би чамтай суухыг хүсэж байгаа болохоор би чамтай хамт амьдарч байна биш надад ингээд тухтай санагдаж байгаа болохоор ингээд хамт амьдарч байна гэсэн. Тэнгүүд нь ингээд яг харсан чинь яг иймэрхүү байдлаар хамтран амьдардаг хосуудын бүр ингээд амар их хувь нь яг ингээд гэрэлчээ салдаад дуустдаг гэд. Тэнгүүд нь юутай харьцуулаад ингээд гэхдээ хамтран амьдрах нь өөрөө болохоор буруу гэж үзэхгүй байгаа. Ямар болохоор ингээд нэг юм салдын ингээд юуг магадлалыг өндөр болгодог вэ гэхлээр ингээд ямар ч тийм зориггүй хамтран амьдрах буюу одоо жишээ нь ингээд тийм гэрлэх бодлого ямар ингээд хамтран амьдрах хосууд болохоор удаан хугацаанд хамт байдаг вэ гэхлээр сүйт тавьчаад тэгээд дараа нь гэрлэхээс өмнө хамт амьдарч эхэлдэг тиймэрхүү асуудал болохоор ингээд ер нь бол удаан хугацаанд хамт байдаг гинэ. Гэхдээ ингээд хамт амьдарч чинь гэхдээ нөгөө 20 наснда хамт амьдарсан шалтгаан нь зүгээр ингээд байр хэрэгтэйсэн, хямдхан байр хэрэгтэйсэн. Тэгээд биелийн харилцаанд ингээд сайхан орчих нэг тийм үнэтэй. Тэгээд нэг тиймэрхүү тухтай юмнасаа болоод тэгээд манай хүн болохоор хизээч ингээд иймэрхүү сонголтыг тухтай болохоор гэж хийх хэсгүү. Ингээд хайр сэтгэлийн зүйлийг одоо хайртай болохоор би нүнтэй удаан хугацаанд ирээдүгөө харж явж байгаа болохоор хамт амьдрна гэхээс илүү зүгээр л ингээд бэлгийн харилцаанд тавталтанд ордог тиймэрхүү өрөөний хүн гэхээс тийм өөр тийм юм байха болчдөг гинэ. Тэгээд Монголд хэр их гэдгийг мэдгүй ч гэсэн одоо жишээ нь баруунд ч юм уу те ер нь Европ, Америкт ер нь бол амар тийм
тийм нийтлэг ойлголт болцсон. Ер нь бол ингээд мөнгөө эмнэж ингээд хамт амьдраад хамтран амьдрахчд болох гэдэг. Тэгээд надад бол энэ бол жоохон дими юм шиг санагцсан. Би бас хүнтэй ингээд эрэгтэй хүнтэй ингээд хамт гэр орон амьдрна гэх юм бол би тэр хүнтэй ингээд удаан хугацаанд хамт байх ч юм уу, ирээдүйд суух, миний ингээд хань болох тийм хүнтэйгээл ер нь тийм харилцаанд орсон илүү эрүүл сонголт болох юм болов уу гэж би бол бодсон шүү. Гэхдээ зүгээр ингээд ойрхон ингээд хайрлах тэрч хүн бэжүүл зүгээр ч юм уу эсвэл түрээсийн талыг түлчих хүн байвал зүгээр гэхээс илүү. Зан Надад бол тэгсэн. надад нөгөө бас нэг зүйл нь болохоор нөгөө банг цуг үерхэж байгаа хосууд хоорондоо ингээд нөгөө дандаа бие биентэйгээ очиж байдаг. Дандаа бие биентэйгээ очдөг болохоор ер нь яагаад ер нь би нэг өөр хөлслөд байгаа банг ер нь тэднийд байгаа юм чинь гэд цуг орчдөг. Тэгээд тэрэндээ байгаа. Тийм. Тэгээд ер нь тэрэндээ жоохон анхааралтай байгаарай. Бас нэг энэ хайрын талаар хайр болон гэрэлтийн талаар нэг таалагдсан зүйл нь болохоор чиний амьдралын чинь аз жаргалыг ер нь ихэнх хувь нь чиний сонгосон ханаас чинь их шалтгаалдаг шүү гэдэг нь надад нөгөө орчин үе гэх юм уу манай үеийнхэн гэх юм уу одоо аль үеийнхэн гэх юм мэдгүй. Манай үеийнхэн мөн бохоо. Тийм бараг одоо нөгөө тийм гэр бүл гэхээсээ илүү ялангуяа нөгөө барууны орнуудад тийм гэр бүл эхнэр нөхөр гэхээсээ илүү карьертай илүү ингээд илүү өндөр статустай өндөр цалинтай ажилтай болох, карьераа болох, илүү өндөр амжилтанд хүрэх гэдэг дээр төвлөрөөд зөв хүнээ сонгох гэсэн дээр нэг тийм анхааралдагч дөрөвдөгч болсон. Хоёрдугаар тэгээ нөгөө номон дээр нөгөө нэг жишээ байсан шүү дээ. Тэгээ нөгөө цуг амьдраад тэр нөгөө цуг амьдарч байгаа юм чинь яагаад ингээд цуг ингээд амьдралаа нийлүүлэх тусам салгахад айгу хэцүү болчдөг гэдэг. Нөгөө цуг амьдарчаар ингээд нөгөө хөрөнгө оруулсан. Тэр харилцаандаа хөрөнгө оруулсан болохоор тэрийгээ салгахад тэр хүнд ингээд удаан хугацаанд улам хэцүү болоод идэг. Тэгээ тийм болохоор ер нь бол тэр харилцаанаас гарч чаддаг болохоор анханасаа сонголт хийхдээ ер нь бол тийм хариуцлагатай байгаарай, бодоорой. Тэгээд нөгөө нэг ийм нэг жишээгээр харьцсан байсан шүү дээ. Яг нөгөө хүү гэдэг interest rate буюу ингээд анхны жилдээ хамт амьдрах нь болохоор хүүгүү хамт амьдарч байгаа. Гэтэ дараагийн жилдээ ингээд аль хэдийн ингээд хөрөнгө цуглуулсан, нөгөө хамт амьдарсан хөрөнгө цуглуулсан тэр хүнийг ингээд бусад хүмүүсээс илүү дотн мэддэг болсон болохоор тэгээд тэр харилцаанаас гарч чадахгүй явж байгаа. Тэгээд бүр дараа нь буруу гэдгийг ойлгох юм бол тэр нь үнэхээр харамсах зүйл болдго юм бэ шүү. Тийм болохоор 20 хэдэн настандаа хинтээ амьдраад хинтээ учир ургуулад ер нь яаж хийж байгаагаа сайн бодож байгаарэ гэсэн ер нь санаатай байсан. Чиний гэрэлцэн хан чин дараа нэг тийм хогийн жоохон тааламжгүй тийм зан чанарын хувьд жоохон тохиромжгүй хүн байх юм бол тийм жоохон эвгүй шүү гэсэн нэг тийм утгаараа суухаасаа өмнө сайн бодоорой. Тэгэнгүүтээ бас нөгөө нэг хальт нэг зөвлөгөө өгөхөд нөгөө нэг хүний тарих нөгөө сүүлчийн бүлэм дээр гарч ирсэн шүү дээ. Хүний тарихны ингээд хамгийн чухал хэсэг буюу frontal lobe гэсэн хэсэг нь нөгөө нэг 20-д нь яг ингээд бүтэн ингээд хөгжиж дуустдаг гинэ. Тийм бай тэгэнгүүт нь хүүхдийн амьдрал бас чухал шүү. Ингээд юу яаж байгаа те ингээд unprotected бэлгийн харилцаа буюу ингээд хамгаалагдаагүй тиймэрхүү бэлгийн харилцаанд орчоод тэгээ ямар нэгэн хүүхдийг аавгүй юм уу ээжгүй болгоо гэж зүгээр би гэр бүл салалт иймэрхүү асуудал зүгээр нөгөө орчин үед амар нийтлэг болсон болохоор зүгээр ингээд битгэд ингээд 20 эдтэйгээ зүгээр хариуцлагагүй яваад идэг нас биш үнэхээр ингээд хариуцлагатай байх хэрэгтэй. Тийм болохоор ингээд хийж байгаа үйлдэл болгондоо хариуцлагатай андараа мэдээж сураараа дэвшээрэй. Тэгтээ үйлдэл хийх болгондоо ингээд чиний амьдрал чинь хамгийн том нөлөө үзүүлэх тэр цаг хугацаа чинь чиний 20 эдэн нас шүү гэдгийг мартахгүй. Тэгээ одоо чи тэ одоо 20 таа хүүхд жирэмслүүлчихвэл яах юм? Тэгээд 30 таа 10 настай хүүхдтэй байх нь шүү дээ. Энд чинь яг үгүй хөөрхөн л доо. Гэр бүл нь амжилттай ингээд чи зөв хүнээ олчих юм бол бас айгу гоё. Тийм сэтгэл дүүрэн гоё шүү гоё. Яг зөв хүнээ олчих гоё. Бас болохгүй. Бас чухалчлах хэрэгтэй мэлж 20 насны чинь хайр дурлалыг. Тийм хайр дурлал чухал. Гэхдээ ямарсан хамгийн гол нь зөв хүнтэйгээ хариуцлагатай харилцаанд ороорой. Битгий ингээд ганцхан зугаа цэнгэл хайгаа яваарай. Яагаад гэвэл эн чинь бол чиний амьдралын хамгийн чухал үе шүү гэсэн санааг ер нь л хайр дурлалын бүлэгмээс хамгийн их авсан. Тийм. За. Надад бас нэг нөгөө хайр дурлалын талаас яасан болохоор нөгөө зан чанарын хувьд ер нь зөгцдөг хүнтэйгээ байх хэрэгтэй байдаг. Нөгөө саяны нөгөө номон дээр нөгөө 5 Big 5 гэсэн байсан нь. Big 5-ийн юу яатсан байсан шүү дээ. Хүний зан чанарын модель гаргасан байсан шүү дээ. Тэ хүний зан чанарыг 5 юмар ингээд тодорхойлдог. Тийм. За би тэр 5 талаараа тэр 5 талаараа
тэр талаараа хэдүүлээ нэмж тайлбарлах уу эсвэл эдний хитрхи болчих юм болоо наа. За хайлт зүгээр ингээд дуртчихъя заяа. За ингээд анх дурын ярьж байгаа энэ 5 юм нь юу вэ гэхэлэр хэрвээ энэ юмнуудын нэлээд олон ингээд зохицохгүй байх юм бол тэр хоёр хүн тэрийгэ эртгэн нөгөө өмнөх дугаар дээр хальт ярьжсэн шүү дээ. Хайр дурлалын хамгийн чухал зүйл нь харилцаа гэд. Тэгээ би нэгээ төвчээд ойлгоод яваад байлаа гэд. Тэгээ тэр нь ингээд эцээц тагаргаад дуусах юм бол ингээд чиний тэр удаан хугацаанд хадгалсан ингээд яасан тэр харилцаа чинь ингээд дуустгаа. Тийм болохоор ингээд харилцаагаа эхний үед нь л ер нь одоо иймэрхүү чухал 5 ингээ юмнууд нь ингээд ижилхэн байна уу үгүй байна уу гэдгийг амар анхаарах хэрэгтэй гэд. Тэгээ энэ 5 юм нь юу вэ гэхээр ингээд хэр нээлттэй байна, хаалттай байна гэдэг хүн нь одоо ингээд ямар нэгэн шин санаанд хэр нээлттэй байна, хаалттай байна гэснийг санаа байсан. Тэгээд consciousness буюу ингээд ажилсаг вэ. Тийм хэр ажилсаг вэ тэр юмн дээр тэр ингээ юм. Тэгээд extroversion буюу ингээд гэртээ ах дуртай илүү хүн үү, гадаа ах илүү дуртай хүн үү гэснийг санаа байсан. Тэгээд тийм нийгэмших дуртай нү дургүй байна гэсэн санаа. Тэнгүүд нь хэр ингээд ер нь ингээ нийтэж биш вэ гэсэн санаа байсан. Тэнгүүтээ ингээд ер нь ингээд амьдралыг эрэг өнцгөөс хардгуу, сүрэг өнцгөөс хардгуу гэсэн иймэрхүү тийм чаддгүй үгүй юу гэсэн иймэрхүү том юмнууд нь зөрчилж яах юм бол чиний харилцаа чи ер нь бол бүтэхгүй. Тийм. Ер нь бас тийм бас айгүй ингээд нөө хүлээгээд авах хэрэгтэй тий. Тэгэхгүй ингээд яг нөө зогцохгүйсэн ч гэсэн явсараа. Би энүүд хайртай зохицуулна гэдэг ах юм бол бүтэхгүй. Өөрчлөнө. Би энэ залуу өөрчлөхгүй. Чи өөрчилж чадахгүй. Тэр нөгөө номон дээр нөгөө нэг хагас солонгос хагас Америк нэг охины жишээ байсан шүү дээ. Тэр нөгөө номон дээр нөгөө өөрөө айгу аав ээжигээ ингээд дотн айгу асуудалтай байсан болохоор тэгээ залуучуудын хувьд ч гэсэн тийм залуучуудаа айгу сонгодог. Тэгээ дараа нь айгу олон жил тэгж явсныхаа дараа тэгээд арагшаа харахад амьдралаа ингээд арагшаа харж ээж тэгээд дараа нь ойлгож тэг гимшин чашийн жоохон ухаарсан. Тийм. Тэгээд нөгөө хосын харилцаан дээр сэтгэл хөдлөлөө зохицуулах нөгөө хамгийн сүүлд тавдах нь хамгийн айгүй чухал гэж хэлсэн. Сэтгэл хөдлөлөө игээ сүрэг сэтгэл хөдлөлөө ингээд нөгөө удирдах тэр нь сэтгэлээр унахтай илүү амархан байх. Тэгээд нөгөө энэ надад цэцэг авч өгсөнгүү гээл нөгөө гоншоноол ингээд нөгөө цэцэг авч өгсөнгөө дотор ингээд шаналаад гэдэг. Тэгтээ нөгөө залуу нь үнэхээр яасан бэхээр яг өвдөх үед нь хажууд нь байсан ингээд бүх эмчнэрт нь ингээд ажилласаа жүлээ аваад ингээд явсан хоол хийж ингээд үнэхээр ингээд тэтгэж ингээд хүнийг охиныгоо хажууд байж хахт нь нөгөө цэцэн дээрээ төвлөрөхгүй тэгээд жоохон төвчээртэй байж сэтгэл хөдлөө жоохон удирдах чадахгүй байгаасаа болоод өөрийгөө зовоогоод энэ бүтэхгүй байсан юм шүү гэдэг жоохон сэтгэлөө дан ганц нөгөө юуны хувьд ч биш хосын харилцаанд ч гэсэн нөгөө ажил дээр ч гэсэн анхаараарай гэсэн байсан нөгөө 20 наснууд нөгөө анх ажил дээрээ гараад яг хичнээн сайн дүмүнтэй хичнээн ажилласаа өгсөн ч гэсэн яг жинхэнэ ажил дээрээ гараад бүдэрдэг. Яг жинхэнэ ажил ямар байдаг вэ гэдгийг ерөөсөө жоохон ойлгоогүй. Тэгээ нөгөө дарга нь айгүй олон жил ажилласан хүмүүс чинь ер нь айгүй бүтээмж өндөртэй юу ихэ мэддэг туршлагатай хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд нөгөө хор гарсан нөгөө ногоон ялангуяа төвчээргүй менежер байх юм бол тэр тэгээд айгүй уурлна яасан гарчаагүй юу юм бэ гэд. Би нөгөө Монголд байхдаа янз янзын ажиллаж байгаа хүмүүс хөгшин хүмүүсээс сонсч ирсэн. Энэ үеийнх нь нүү гэл. Айгуу муухай нэг жоохон нэг доромж ханддаг штэ тий. Тэ нэг залуу хүн юу ч мэдэхгүй гээд нөгөө жоохон тэр ажил хийж мэдэхгүй гээд юу ч одооний залуучууд гээд нэг тийм одооний энэ үеийнх нь нэг жоохон тиймэрхүү болсон гэдэг. Жоохон тэр надад жоохон бүдүүлэг санагддаг гэх юм уу. Тэр айгуу тий. Угаа тэр талаар нөгөө сэтгэл хөдлөлөө сайн зохицуулж байгаарэ хичнээн босс чинь урт хугацаанд байдээ шүү. Тэгээд нөгөө хүний тарих банк хөгжиж яадаг болохоор нөгөө сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь 20 нас гараад ч гэсэн айгүй сайн ингээд сайн хөгжиж яадаг. Тэр талаараа хөгжиж биш бүр яг бүтэн хөгжиж дуустдаг. Тийм бүтэн хөгжиж дуустдаг. Болохоор тэрэн дээр жоохон өөрөөсөө төвчээртэй байгаарэ гэсэн тийм. Нэг талаасаа тийм нөгөө юунууд нь дарга нар нь хөгжчүүд нь төвчээргүй байдаг. Нөгөө талаасаа залуучууд нь ч гэсэн тэрийгээ жоохон өөрөөсөө төвчээртэй жоохон сэтгэл хөдлөлөө хичнээн ингээд тийм дарамттай байгаа гэсэн юм байдэн шүү. Нөгөө хөгжиж явах хүн хийж явах явцдаа хөгждөг. Тэгээ нөгөө сүрэг сэтгэл хөдлөлийг ингээд нөгөө нэг жишээ байсан шүү дээ. Баян нөгөө ээж рүүгээ ярьдаг, найзууд руугаа ярьдаг. Юм ингээд ямар нэгэн сүрэг юм болонготой хүн ингээд нөгөө сүрэг сэтгэл хөдлөлөө боловсруулж чадах чадвар гэдэг чинь бас баян сурдаг. Тэгээ нэг жишээн дээр болохоор нөгөө ажил дээр очиод амар их
гэх юм уу айгүй хэцүү байдаг. Өдөр болгон уйлдаг. Тэгээ хоолны цагаараа байнга нөгөө ээж рүүгөө ярьж уйлдаг, найзуудтайгаа ярьж уйлдаг. Айгүй хэцүү ажил байсан баг. Айгүй хэцүү ажилдаг. Тэгээд сэтгэл зүйч нь яасан бэхээр чи энэ сөрөг сэтгэл хөдлөлөө боловсруулах өөрөө боловсруулах байтал чи тэр ажлаа ингээд нөгөө ээждээ өгөөд найзуудтаа ингээд өгөөд тэгээд тэд нар чинь ингээд чиний сэтгэл хөдлөлийг боловсруулахад яваад байна. Чи ингээд өөрөө ингээд хинрүүж ярихгүйгээр тэгэх ёстой шүү. Жог өөрөөрөө сориод чи одоо ингээд тархич нь хөгжиж байгаа учраас чи өөрөөрөө тэр сэтгэл хөдлөлөө боловсруулж сураарай гэсэн байсан. Тийм. Би бүр яг тэгдэгс нөө Америкт нөө ажиллажсэн чинь прожект бол гадуурхаадсэн чи ээж аваад намайг энэ октод чи гадуурхаад байна. Яах вэ гэж уйлжмлаа заяа ёо. Тэгээд ингээд тэр хүмүүс ч дарамтлаад тэг өөрөө ч тэрийг ингээд яг яаж шийдэх юм бэ? Хүмүүсээс ингээд эрэл хайгаад байдаг те. Тэгээл яг Миний хувьд болохоор нөгөө компьютер тоглох байсан байхгүй. Тий. Би чинь яг тэгэж нөгөө ямар нэгэн сөрөг сэтгэл хөдлөл би сүүлийн хэдэн жилийн өмнө л анзаарсан. Тэгээд ямар нэгэн сөрөг сэтгэл хөдлөлийн шалгалт юм уу ингээд тиймэрхүү хичээлийн дарамт хэрэггүй. Наад би ингээд тоглоомор санагдаад байдаг. Тиймэрхүү юм айгу гарч ирээд байдаг. Тэгээд тэрийгэ сорох. Тийм, тэрийгэ ер нь өөрөөгөө анхаараа тэрийгэ ер нь өөрийнхөө тийм хандлагуудыг сориорой. Тэр нь чамайг бага байхад чинь өмнөх асуудлуудыг чинь давхад тусалсан боловч одоогийн шинэ асуудлыг давхад өмнөх ингээд нөгөө багажнууд чинь чамайг ингээд хориод юм шүү. Чамайг ингээд араас чинь зулгаагаад юм шүү гэсэн санаа айгуу чухал байсан. Тийм. За одоо хідүүлээ удахгүй дуусахгүй бол манай өрөөний цаг маань дуусч байна. Тэгээд тэгээс өмнө би яг нөгөө нэг сүүлчийн нэг энэ санаатай холбогдсон нэг санаагаа илэрхийлчихье гэж бодлоо. Нөгөө нэг ер нь бол хүний хамгийн яг нөгөө сөрөг сэтгэлгээ нь өөрөө ингээд хідүү үед нь байдаг вэ гэхлээр яг 20 настай хүн хамгийн ингээд сөрөг байдлаар байдаг гинэ. Тэгээ ер нь ингээд тархиных нь бүхэл хэсэг нь хөгжих тусам хүний ингээд тархин улам ингээд эрэг болоо явцдаг. Тэгээ тийм болохоор ер нь бол ингээд одооний бодож байгаа сөрөг бодлууд чинь үрд байхгүй шүү. Өнгөд нь одоо зүгээр л чи ингээд урагшаага яваад хийх ёстой зүйлээ хийгээд өөрийгөө хөгжүүлээд явах дээрээ анхаарах хэрэгтэй. Тэгээд юу н болно. Өнгөд нь яг уу тархин үний эрэхтэй яг 30 гарахад нь яг хөгжиж бүрэн дууссан байдаг ч гэсэн чи тэр үедээ эхлүүлэх юм бол хитрхи оройтноо. Тийм болохоор ингээд 20 настай үеэ битгий үрээд тэг үрхгүй сайхан ингээд амжилттай ингээд хөрөнгө оруулаад ингээд хайр дуурлалч байд юм уу ажилч байд юм уу карьер бүх юмдаа тэ тэр одоо туршлагын ингээд хөрөнгө гэсэн юм а бүрдүүлээд явах юм бол эцэд болноо. Хөө сайхан болноо. За ингээд дуусгацгаая. За. Манай Butter podcast-нд хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд чиний нэр peanut butter. Өнөөдрийн дугаарч нэр өмнөх юм. Анжели байлаа. Тэгээ өнөөдөр манай найз Ахтур ирсэн зөндөө баярлалаа. Тэгээд нэг харамсалтай мэдээ дуулгахад манай peanut butter ингээд өнөөдрийн манай peanut butter-ийн сүүлчийн дугаар байх болно. Тийм ээ, уучлаарай. Тэгээд манай хүн ингээд сурах гад ингээд 6 сараар ингээд Португал явж байгаа. Тэгээд би тэгэд ингээд жижигхэн тэмдэглэлт болон гуниглалтаа ингээд сүүлчийн дугаар дээр сүүлчийн ингээд peanut butter-тай дугаар дээр хийн. Тэг амжиж ирсэн ба шүү. Тийм тэгээд яг уу нэг 2-7 хоногийн дараа ч юм уу би ингээд нэг бол ганцаараа нэг бол өөр нэг зочинтой ингээд та бүхэнтэйгээ иргэн уулзнаа.